За сайн байцгаана уу? Та бүхэнд бид хэм бэ гэх бидний подкаст үзэж байгаа өдрийн төргий. Өнөөдрийн сэдэв бол цагаатан хаант улсын талаар ярилцсан. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн багш маань бол Монгол Улсын их сургуулийн багш доктор Даанугийн анх хоёр багш оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Эхний асуулт цагаатан хаант улсын талаар асуултуудаа асууя. За цагаатаа гэж хувь хүнийхэн талаар судар бичигт тэмдэглэж үлдсэн зүйл байдгүй. Чингис хааны 2 дугаар хүү цагаатаа зарим сурвалжтай их ойргон хөнгөн хүн гэсэн байдаг. Зарим сурвалж бичигт болох төр их зарчимч хүн гэж тэмдэглэж үлдсэн байдаг. Цагаатаа гэж хэм байваа. Цагаатаа ягаад их хаан болж чадаагүй талаар та яриач. За тэгэхээр бол ерөнхийдөө энэ цагаатаа хааны талаар бол яг нуус товчон дээр цагаатаа нарийн авирт буюу гэж ингэж нэг хэлсэн тодорхойлт байдаг. За мөн үүнээс гадна бол нуус товчон дээр нэг Чингис хааны дараах хааныг хэнийг тодруулах уу гэдэг асуудал дээр хоролдоо дээр цагаатаа 42 хоорондоо нэг маргалтсан. Энэ маргаан дээр бол яг цагаатаа ерөнхийдөө эхлүүлсэн мэт ийм байдлаас үүдээд бол яг хөнгөн овиргон гэдэг нь бол хвчлэн яг нэг үе судлаачид бас тэгж дүгнсэн. Гэхдээ яг түүхийн судлаачд гэхээс илүүгээр тэгээд тэр нэг имиж нь түүхчдэд бас нэг тэгээд үлдсэн. Тэгээд дээр нь бас утга зохиол одоо киноч гэдэг юм уу энэ юмнууд дээр бас энэ байдлаараа ингээд явцсан юм байдаг л да. Яс юм дээр бол цагаатаа хаан бол их тийм зарчимч маш зарчимч юм хүн байсан гэж өгүүлдэг. За энэ дээр бол одоо тухайлбал цагаатаан тухайд одоо тэр перс сурвалжууд дээр хөвчлэн яг хамгийн бодит мэдээллүүдийг бол үлдээсэн байдаг. Гэтэ энэ бол нуус товчоо яаж байгаа хэрэг биш л дээ. Энэ Монголын нуус товчоон дээр бол яг тэр ордон доторх болж байгаа их нарийн үйл явдлуудыг өгүүлж байгаагаар юм онцлогтой. Одоо жишээ нь нуус товчон дээр л тэгж тусснаас биш миний бодлоор бусад хүмүүсийн нарийн үйл явцуудыг бол бас өчнөл бичиж үлдээсэн байдаг нуус товчон дээр. Одоо тухайлбал Чингис хааныг хүүхэд байхад нь нохооноос амьтгаач гэдэг юм тий. За гэгчлэн за мөн одоо Чингис хаан тэр хаан ширээ залгасан хойно хүртэл тэв тэнгэртэй болсон тэр зөрчил дээр тий гэрт нь орж ирээд хонготны 7 хөвгүүд те гэрт нь орж ирээд ингээд Чингис хааны дүүнертэй муудалцж байгаа те энэ үйл явц энэ дээр бас нэг талаас харуул Чингис хаан бас нэлээд сандарсан ч байдалч гэдэг юм уу ийм байдлыг бол харуулж энэ учраас нуус товчоо Монголын нуус товч өөрөө яг тэр нарийн бодит те энэ зүйлүүдийг бол өгүүлж байгаа. За тэгэхээр бол яг энэ дээр тэр цагаатаа тухайд энэ хоёр өгүүлэмж нэгдүгээрт нарийн авирт буюу хоёрдугаарт тэр зүч хаантай зүч хаантай маргалдсан энэ маргаанаас болж ингэж ийм ойлголт бол үлдчихэж байгаа. Гэхдээ Чингис хаан бол тал төгсгийн өмнө бол 4 хүмүүндээ төрийн хэрэг одоо энэ эрхлэх ажлуудыг хуваарлаж өгсөн ийм мэдээг бол ихэнх сурвалжууд дээр өгүүлдэг. За энэ дээр бол одоо зүч бол авийн хэргийг, цагаатаа хуулийн хэргийг, өгөөдөө хаан бол өршөөлтэй учраас одоо төрийн хэргийг тулуй цэргийн хэргийг үлдээлээ гэж. За тэгэхээр энэ дэр яагаад өөрөө Чингис хаан зүгээр шууд цохроор ингээд ядсан биш хүн хүндэн тааруулж онцлогтон тааруулж ингэж үлдээсэн байна. Энэ дэр бол одоо цагаатаа хамгийн одоо тэг яс зарчимч энэ байдал учраас хэн хууль ёсыг эрхэмлэн ясаа ба ёсон гэдгийг эрхэмлэн тэр хүн бол цагаатаа даг гэж.
Тэгэхээр ясаа гэдэг маань бол нэг засаг хуулиа хэлээд ёсун гэдэг маань ардын хэв хууль ч юм уу тийм ёс гэж одоо монгол үгэнд байна шүү дээ. Энэ зүйлүүдийг л хэлж байгаа. За тэгэхээр бол цагаатаа энэ бол тэр их засаг хуулийг хэрэгжүүлэх тал дээр ялангуяа эцгийгээ нас барсан хойно бол одоо тэр өгөөдөө хаанд бол тусалж төрийн хэрэгт оролцохдоо тэр хууль сахиулах энэ явдлыг бол ихтэй одоо өөр дээр авч үлдсэн байдаг л хэрэгжүүлсэн. Одоо тухайлбал цагаатаа хаан өөрийн хэлж байгаа их засаг хуулиас ерөөсөө жүвэний дээр хэлж байгаа толгоон үсний ширхэг төдийч одоо тэгж гажиж үзээгүй хүн амьдрал та гэж энэ үгийг бол хоёр хүнд хэлсэн байдаг л дэж үгээд. Нэг нь цагаатаа хаан, нөгөөх нь сорхогтааны хатан толгойн хатан хоёрт хэлсэн байдаг. За тэгэхээр цагаатаа манай их засаг хуулийг одоо ингэж өөрчлөх гэнэ сахиулах энэ ажлыг бол маш сайн одоо хийж гүйцэтгсэн байдаг. Их засаг хууль бол мэдээж нүүдлийн амьдралд одоо ингэж илүү дасан зохицсон учраас суурин иргэдэд бас хэрэгжүүлэхэд бас зарим ард түмний онцгой ёс заншлаас шалтгаалаад бас асуудал тулгарч байсан. За энэ тухайлбал нөгөө мусульман иргэдийн одоо бид нар чи халаал мах гэж яриад байдсан шүү дээ. Тэр шиг цусын нүүлдэг. Цусын нүүлдэг. Энэ цусын нүүл нэгдэг нь өсвөлөөр хоолойг нь одоо огтолдог тийм. Ингэж одоо гаргадаг. Хонь малыг гаргадаг юм юу вэ? За нэгдүгээрт, хоёрдугаарт нөө мусульман хүмүүс ч манайхан ч мэдэх байх. Мөргөл үлдэхдээ өдөрт 5 удаа угаал үлддэг. Тэгэхээр чин одоо шиг ямар тэр үед крант тийм нэгдсэн усны систем байсан биш. Одоо явж байгаа тийм гол цөөрөм рүү орж угаал үлддэг ёс болсон. Амьдрал дээр бол хамгийн их байсан байх нь л да. Гэтэл монголчууд болохоор гол нуурыг бохирдуулахгүй, усанд аль болох бохирдуулахгүй гэж ингэж ханддаг ард түмэн. Тэр утгаар энэ хоёр бол тэр жүвэний тэргүүтээ төвөгчдийн үзэж байгаагаар энэ бол жүвэний ч одоо тухайн үеийн хүн шүү дээ, яг тухайн үеийн байдлыг харж. Энэ бол мусульман хүмүүст нэлээд тийм бэрхшээлийг авчирсан. За энэ дээр одоо жишээ нь тэр жүвэнийг хэлсэн нэг тохиолдол байна л. Өгөөдөө цагаатаа хоёр тэр хар хорин хотын ойролцоо явж байсан чинь нэг мусульман хүн голын усанд ороод угаал үлдэж байхдаа таарсан. За тэгэнгүүт их засаг хуулийг ерөөсөө ингээд огт тийм зөрчидгүй хатуу сахиулахын юутай хүн учраас цагаатаа шууд газар дээр нь цаазал их засаг хууль байсан. Тэгэхэд өгөөдөө хаан бол энэ дээр бас нэлээд өршөөнгөө наантай цаантай хандахын тулд те. За энэ хүнийг одоо хоёлын гисайхан зугаалж өгж байгаа юм чи энэ хүнийг одоо ингэж өнөөдөр шууд цааслаад явах хууль шүүхээр оруулъя. Тэгээд учрыг асууж өгч болъё. Маргааш болъё өнөөдөртөө хаач хоёрч. Тэгэнгүүт шөнө өгөөдөө хаан нөгөө хүний амийг аврахын тулд яг тэр хүний хүн явуулаад яг тэр хүн усанд орж байсан газарт нь зоос нэг мөнгөн зоос хаяулаад зоосог гэсэн болгоч. Тэгээд нөгөө хүнд үг зааж өгөөлөд би ядуу хөө миний хөрөнгө бол ганц ширхэг зоос л байдаг. Би голоор гарч яваад тэр зоосоо унгаад тэр зоосоо хайж байсан ингээ хэлж. Тэгээ маргааш өглөө цагаатаа хаан болохоор цагаатаа хаан одоо шүүх хорлоор оруулсан тэр хүнийг. Тэгтэн тэр хүн яг нөгөө зааж өгсөн үгийг хэлсэн чинь цэрэг явуулаад үзүүлэхэд яг нөгөө хүний дүрсэлж байсан зоос нь гарч ирсэн учраас тэр хүний амь өршөөгдөж байсан байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хэдийгээр одоо зарим тохиолдолд ард түмний юг бэрхшээл учирч байсан ч гэсэн энэнийг бас өгөөдөө хааны бас тэр өршөөнгүү төв ухаанаар авах гэхч гэдэг юм уу те. Энэ югаар бол бас ингэж цагаатаа хааны тэр хатуу зарчим өгөөдөө хааны өршөөнгүү зарчим хоёр хэрхэн яг амьдрал дээр зөрчилгүйгээр хэрхэн нийлж ингэж байсан тэр юуг бол бас харуулж байгаа юм л да. Тэгэхээр бол энэ цагаатаа бол өөрөө энэ хуулийг бол Монголын эзэнт гүрэн даяарыг үндсэн хууль мэт сахиулах ийм ажлыг бол гүйцэтгсэн. Тийм учраас одоо ши монголчуудад хамгийн дургу Аль Зузжааны гэдэг хүний сурвалж байдаг л бас тэр үед бичсэн. Цагаатаа одоо энэс нь болоод нэлээд шүүмжилдэг л дээ исламын түүхчид тухайн үе. Нэлээд одоо цагаатаг шүүмжилсэн боловч хууль сахиулах тал дээр бол цагаатаа тийм ямар ч одоо хүний танил тал ах дүү тийм зарчмыг бол ерөөсөө огт барьдаг. Энэ дээр бол дээд зэргийн шудраг хүн байсан гэж бүр хуулийн дор амьдрал гэсэн зарчим. Хуулийн дор амьдрыг гэсэн. Тийм хүн. Тэгээд дээр нь цагаатаа хэрхэн тэр төрийн хүний тэр зарчим юуг одоо хэрхэн гэж баримталж байсан нэг жишээ нь тэр Чингис хааны цагаатаа хүм Түгэн гэдэг Чингис хааны хамгийн хайртаач Бамян цайзын төлөөх тулдаанд амь өргөдсөн.
Цагаатаа бас хамгийн хайртай хүү гэж. Тэгтэл тэр мөтөөгнийг алагдсныг цагаатаа тэр үед байхгүй байсан. Тэгээд эренгүүт нь цагаадаг эренгүүт нь энийг яаж хэлэх үү гэдэг. Тэгээд хүүгээ асуухт нь ингэж аргалаа л байсан баг. Тэгж од нэг өдөр Чингис хаан одоо тэр үг хэлэхийн тулд хөвгүүдээ дуудаж байгаа. Одоо та нар ийм ч тийм ч миний үгнээс та нар гажиж байна. Та нар намайг одоо эцгээ гэж бодохгүй байна. Гэдэг ч юм ингэж одоо загнаж ихэлсэн чинь хамгийн түрүүнд цагаатаа би яг ямар юмн дээр ингэж зөрчив тэр жишээг нь та хэлээч гэд эцэгтэй хандаж хэлсэн. Асуусан. Тэгтэн Чингис хаан за тэгвэл чи миний тушаалыг яг дагж чадах уу? Миний хэлсэн үгийг хэлбэрэлт биелүүлж чадах уу? Чадна. Тэгвэл одоо чиний хөвгөн мөтөөгөн чинь бол нас орцгаа сая тулдаанд алгадчихлаа. Тэгэхээр бол жаахан гол нь уйлж гашуудаж болохгүй гэж би чамд тушааж байна. Гэхдээ цагаадаг тэр юун дээр жүвэний дээр бичиж орвол дотор нь тэр гашуудлын түүмэр одоо зөвхөн цагаадаан дотор биш дайны дэлхийг түүмэрдэх хэмжээгээр асаж байсан ч гэсэн цагаадаа огт тэгж юу яахсан гоо сэтгэлээ бариад огт тийм илүү хөдөл үзүүлсэнгүй тэр хуралдаа маягийн нэг зөвлөгөө маягийн байгаа шүү дээ. Тэрэн дээр яг асуудлыг хэлэлцэж дуусаад тэгж явахдаа бүр ингээд арган тасраад ирэнгүүт нэг түр гадаалах зөвшөөрөл хүсээд тэгээд түр гадаа гарч байгаад өөлж ингэж яаж гашуудж байгаа дотор нонгохоор буцаж орж ирж байсан гэж. Тэгэхээр энэ бол одоо цагаадаан хэрхэн зарчимч хүн бэ гэдгийг л харуулад байгаа ийм хэрэг. Тэгэхээр цагаадаан энэ юу бол хамгийн гол нь хамгийн гайхалтай нь хэдийгээр ингэж хүмүүсийн ялангуяа ислам мусульман шашинт иргэдийг одоо ингэж эрх ашгийг хөндөж байсан ч гэсэн цагаадаан үед бол хинч зөрчөөгүй энийг зөрчих их засаг хуулийг зөрчих тийм зүрхтэй хүнж гараагүй энэ бол цагаадаан одоо тэр үйл ажиллагаа юм а гэдгийг бол тэр үед амьдарч байсан тэр жүвэний мөн түүний жаахан дараах үеийн аршид эдийн нар бол хэлчихсэн ийм байдаг. Тийм учраас бол цагаадаа бол ерөөсөө яг бидний ойлголтоор бол тийм маш зарчимч маш хатуу одоо төмөр мэттэй ийм хатуу тэгээд төрийн зүтгэлтэй. Тэгэхээр хатуу гэдэг маань хатуу сэтгэлтэй гэсэн үг биш зүгээр хууль хэрэгжүүлэх талдаа ийм маш хатуу хүн гэдгийг л одоо энэ дээр бүх сурвалжууд бол энэ дээр хэлээд байгаа юм. Тэгэхээр бол бид бас цагаадаа хааны талаар бас энэ зүйлийг одоо бидний бол бас энэ ягаад ч хүмүүс тогтцсон энийг шинжлэх ухаанд парадигм гэж нэрлэдэг. Энийг бол бас авч хаях хэрэгтэй л гэж би бодоод байна. Өгөөдөөс юу гараад дутуу байсан юм? За энэ дээр бол бас яг нуус тавчаан руу горё л доо. За нэгдүгээрт бол Чингис хаан бол цагаадаг тийм маш тийм хатуу хуулийн хүн учраас энэ цагаадаг бол их хаанд бол арай ягаагүй юм шиг байгаа. Бодоогүй юм шиг. Тийм учраас шууд улсаач тийм биш гэдэг нь улсаа харагдаж байгаа юм л зүчийг хэлгэнгүүт зүчийг эсрэг үцэж босч ирж байгаа байдлаас нь тэгээд ч улсаа тэр Чингис хаан дөрвөн хөвөндөө ажил хуваарлахтай үүрэг хуваарлахтай өгөөдөө өршөөнгөө учраас төрийн хэрэг гэж хэлж байгаа. Тийм учраас бол энэ Чингис хааны одоо тэр төр барих тэр юунд ухаан гэдэгт бол Чингис хаан хэрэгтэй үед бол дайснаач өршөөдөг тийм ийм байх хэрэгтэй гэдэг энэ зарчим бол цагаадаа бол яг цэвэр хуулийн хүн учраас энэ бол тохирохгүй гэдэг. Өгөөдөөс арай динамик байж чадахгүй гэж бодсон. Тийм динамик байж чадахгүй гэж бодсон юм шиг байгаа. Гэхдээ бол тэр өгөөдөө цагаадаа хоёр нийлэхээр энэ бол өгөөдөө хаанчлалын жилүүдийг хамгийн одоо Чингис хааны их байлдан дагуулын дараах амар амгалангийн үе гэж улаасаа исламын төвөгчд хүртэл тэр үедээ бичиж үлдээсэн байдаг. Тэгэхээр хууль ёсыг сахиулах тэр цагаадаан төрөнд нийлдэг чанга байдал дээр өгөөдөө өршөөнгөө чанар хоёр нийлээд одоо хэрхэн яаж. Одоо жишээ нь би энэ дээр бол цагаадаан нөлөө бас байсан л гэж үзэж болно л да. Одоо жишээ нь тэр хоныг муулахтаа тийм ислам маягаар одоо хоолойг нь хэрчих ёстой гэдэг энэ зарчмын дагуу хар хорины зах дээр нэг хүн хонь хөдөлж аваад нэг мусульман хүн гэрлүүг авч уусан байна. Тэгэхээр тэр хүнийг нэг уйгур хүн хараад энэ бол найдвартай гэртээ аваачаад юу яана. Мусульман маягаараа гаргана. Тэгэд яг тэр хүнтэй жаахан өшөөтэй байсан юм. Барьж өгöd араас нь симхэн дагаж очиод гэрийнхэн дээвэр дээр гарч байгаад харж байгаад нөгөө хүн гэртээ оруулаад хамаг хаалга цонхоо хааж байгаад цонхоо битүүлж байгаа ч юм уу тэгээд гэр дотроо нөгөө хонь муулангуут нь нөгөө хүн үсрээд ороод ирж байгаа юм л да. Тэгээд цэрэг цагдаа дуудаад тэгээ ингээ шүүхээ өмнө очиход өгөөдөө хаан хэлж байгаа. За энэ
мусульман хүн бол бидний хуулийг бол дагсан байна. Өөрөөр гаргаж болохгүй тий. Тэгэхээр энэ хүн бол тэр бидний хуулийг яаж дагах уу гэж тий. Ингэж энэ хүн бол өөрөө нэг чармаалт гаргаж гэртээ ч юм уу тий ингэсэн байх та. Харин энэ хүн бидний хууль дагаах. Хүний хувийг халдчихгүй. Орон зай тий. Тийм учраас нөгөө нэг тэр барьж өгсөн этгээдийг энэ дээр шийтгэж байгаа. Тэгэхээр энэ бол одоо бас тэр их засаг хуулийг бас хэрэгжүүлэхэд нөгөөдөө цагаадан энэ зарчим энэ хамтын ажиллагаа бол ингэж хэрхэн амжилт хэрэгж байсны жишээ нь бол энэ байгаа. Цагаадаа бол уулаасаа бас нэг юу байдаг л нөгөөдөөтэй хамт. Одоо чинь цагаадаа бас ийм гаргасан зарим шийдвэрүүд нэг юмн дээр одоо жишээ нь тэр өгөөдөө хааны зөв гэдэг одоо тий ийм юм дээр нэг удаа хоёлаа нэлээд халамцсан морьтой явж байгаад цагаадаа хаан хоёлоо уралдах уу гэсэн гэнэ. Тэгээ өгөөдөө цагаадаар уралдсан юм байна уу. Тэгээд цагаадаа төрүүлсэн. Тэгээд гэрт очихнос нэг энд шөнө бодоод үгүй би ингэж чинь хэдийгээр ахын ч гэсэн энэ хүн чинь их хаан. Тэгэхээр их хаантай уралдана гэж одоо тий ийм бол байж уушгүй хүнд хэрэгүүлсэн байна. Тэгээ өглөө босч ирээд бүх ноёдоо цуглуулад өгөх. За би ийм босшгүй муухай хэрэг өдүүлсэн байна. Тэгэхээр одоо энэний дагуу би шийдгүүлэх ёстой. Одоо намайг одоо би очиж хаан дээр очиж ялаа асууя. Тэгээ ингээд бүх ноётойгоо өгөөдөн өргөөнд ирсэн ч өгөөдөө хаан эхлээд их сэжгэлсэн байл дээ. Юм бүх ноётойгоо яагаад. Төрийн хэрэглэлтийг чинь гэж бодсон. Тэгээд оруул гэсэн чинь. Оруулаад за ямарч тэгс. Өчигдөр босшгүй муухай хэрэг үлдсэн. Би одоо энэ дээр би ялаа хүлээхээр ирлээ. Уу юу ярьж байгаа та ч одоо миний ах шүү дээ надаар гэдэгсчгүй. Чи бол их хаан хүн. Би бол зүгээр хаан биш. Тэр ийм өөр хүн хаантай мөч өрхнө гэдэг энэ төр улсад тий. Ингиж хаантай хүн мөч өрх юм жишээ ийм одоо юу үлгэр дуурайл гаргаж ирж байгаа. Заавал би шийтгүүлэх ёстой. Энэ бол үхэх ялтай хэрэг. Нөгөөдөө хаан тэгвэл тэгээд тэрний дагуу өгөөдөө хаан за тэгвэл тийм байна энэ хуулийн дагуу гэдэг эхлээд цаазар авах ял цагаадад оноогоод дараа нь өршөөгөөд за тэгээд чи одоо өршөөгцөөчөөс энэ амныхаа золио болгож одоо хишиг тараа хүмүүс тэгээд цагаадаа гарч ирээд их хаан намайг өршөөд яллаад дараа нь өршөөлөө би тийм учраас энийхээ дагуу одоо хишиг тараая гэж ингэж хэлсэн. Хууль хэрэгжүүлдэг хүн байж өөрөө бас үлгэрэлж чинь тий өөр хүмүүст бас цагаадаа. Тэгэхээр энэ бол үнэхээр би бол бас энэ цагаадааг энэ хідэн жишээн дээр би юу хэлж байна. Тэгэхээр Монголын эзэнт гүрэн ягаад Монголын эзэнт гүрэн байж чадсан юм бэ гэхлээр энэ бол хууль ёс тэгш үйлчилж байсан байна. Хэдийгээр одоо монарши буюу эзэн хаант ёс байсан ч гэсэн энэ дээр бол одоо хан хүү цагаадаа тий ингэж өөрийгөө яллаж чадж байсан байна. Яллах юм зориг гаргаж чадж байсан. Тийм учраас эргээд хүмүүсийг яллах одоо яах вэ? Тийм бүрэн эрх тэр юмаа олж авчиж легитимт чанараа олж авчиж шүү дээ. Тэрнээс одоо өнөөдөр жишээ нь ягаад төртэй холбоотой шүүмж их гараад байна. Тэгэхээр хууль ёс нь нэг хүнд нь үйлчлээд нэг хүнд нь үйлчлэхгүй байдаг. Энээс ч л болж ерөөсө төр улс бол яах вэ гэхээр мөхөж байгаа. Ийм л зүйл бол байж байна. Одоо өнөөдөр орох дарамтын дарангуулагчид гэж ярьж байна. Одоо Муаммар Каддафи ч юм уу, Саддам Хусейн ч юм уу. Эдгээр ягаад унсан гэхлээр ард түмнээ сайхан амьдруулж байсан нэг талаар амгалантай амьдруулж байсан боловч гол хууль хэрэгжихдээ ард түмэнд үйлчилдэг өөрсдийнх нь давхарга тойрон хүрээлэгчд нь үйлчилдэггүй байсан учраас л харин нэг гадны эзлэн төрөмгийлэгчд ороод ирэхэд ард түмэн тэрчгтээ өөрийнхөө өдөртөгчийн эсрэг эзлэн төрөмгийлэгчдийг дагаад босч байна шүү дээ. Тэгэхээр бол энэ дээр хууль ёс гэдэг бол маш чухал зүйл юм а гэдгийг л харуулж байгаа. Зүвч хаан маань Чингис хааны баг өмнө шахуу нас орсон тий. Тэгэхээр яг Цагаадаа хаан, Өгөөдөө хаан за тэгээд энэ Зүвчийн Ахмад хүү Бат тэгээд Тулуун Ахмад хүү Мөнх нар нэг цаг үед амьдарч байсан байхгүй. Энэ дөрвийн харилцаа нь ямар байсан юм? За тэгэхээр энэ бол их сайхан асуулт байна. Өөрөөр хэлбэл за сая би бол Зүвч хаан бол яг хөө тэгээд эцгээсээ өмнө таалт өгсөн. Тийм учраас сурвалж дээр бол Зүвчтэй холбоотой мэдээ бол тий Цагаадаа хэмжээнд ч Өгөөдөө хэмжээнд бол байдгүй л дээ. Жишээ нь Перс сурвалжууд дээр бол Өгөөдөө Цагаадаа хоёрын харьцааг бас сая хэллээ. Тэгэхээр одоо гол нь тэр Бат хаан Мөнх хаан нарын харилцаа гэдэг бол нэг чухал. Энэ харилцаа маань явсаар байгаад Ахмад хөвүүдийн аян дан гэж одоо Өгөөдөө хаан үед явуулсан. Энэ бол одоо
бүх алтан ургаас төлөөлөл болгоод Зөчийн хөвөн бат, Тулуун хөвөн мөнх, Цагаадаан гэр бүлээс бүрийч гэдэг юм уу те. Тэн дээр уучлаарай. Тэн дээр Ахмад хөвгийн тулалдаан дээр хөвгүүдийн тулалдаан дээр тэр хамгийн цэргийн эрэг гэж анжнаар батыг явуулсан байгаа байхгүй. Тэр бол нэг Ахмад нас. Ерөөсө батыг болвол бүр перс рууж дээр хүртэл ах гэж бичээд байгаа. Монгол үгээр бүр ага гэдэг. Хан хөвүүдийн ага нь бат гэж. Тэр утгаар бол альва монголчуудын юм дээр бол хүний насыг бол бас их хүндэтгдэг. Тэр Ахмад хөвүүдийн аянд тэр өгөөдөх бол гүйг төлөөлж ингэж явсан. Тэгээд эднэрийг цэргийн зөвлөхнийг яснаа дасгалжуулагч гэдэг юм уу цэргийн багшаар нь бол Сүбэдэ Баатар ингэж явсан. За эднэр бол одоо дэлхийн цэрэг дайны түүхэнд тэмдэглэгдэхүйц одоо том үйл хэрэг гээг гүйцэтгэж одоо тий хожимын Зөчийн улсын хил хязгаарыг бол тэлсэн байдаг. За тэгэхээр энэ тулалдаа энэ Ахмад хөвүүдийн аян дайн дээр өгөөдөн хүү гүйг Цагаадаан ач бүрий нар бол одоо нэг бүлэг болоод Тулуун хөвөн мөнх Зөчийн хөвөн бат нар нэг бүлэг болж ингэж хоорондоо маргалтсан. За ер нь энэ байдал нь бол сурвалж дээр бол нус товчондор тэмдэглэгдсэн байдаг. Тэгээд тэрнээс болж хамгийн гол нь өгөөдөө чинь өөрийн хөвөн гүйгээ энэ дээр буруутгаж байгаа шүү дээ. Чи Ахмад хүний үгэнд орохгүй те. Ахмад хүний үгэнд орохгүй чи ингэж дураараа ингэж аашилдаг хэмбэ гэд гүйгийг загнасанд нэгдүгээрт хоёрдугаарт гүйг бол тэр цэрэггүүд дунд бас жаахан нэр хүндийн хувьд бол батыг гүйцэхгүй байсан юм шүү. Чи цэрэг хүний нүрийн арсыг хуулж явсан гэж байна те. Яг нүрийн арсыг хуурж гэдэг нь яг та нэг ясны цэрэг хүнийг одоо цэрэг хүний өмнө одоо ичих нүрээ алдсан л гэдэг утга юм шүү амлт. Цэргүүдийг чих болох болохгүйгээр шийтгэж байсан гэсэн гэж байна. Чи Ахмад хүн үгэнд орсон. Ахмад хүн гэдэг нь хин гэхээр бат. Тэгэхээр бас бат ч гэсэн хэлэхдээ ингээ бидний хооронд асуудал боллоо хөрөм найран дээр те. Тэгэхээр энийг одоо яаж шийтгэхийг та мэд гэсэн. Тэнд бол бат мөнх нарыг бол хамгаалж өгөөдөө хам өөрийн хөвгүйгийг бол шийтгсэн ийм юу байдаг. Тэгэхээр энэ зөрчил маань явж байгаад 1251 онд хаан ширээ өгөөдөө удмаас Тулуун удамд шилжих энэ үйл явц хүртлээ ингэж энэ бол томорсон байдаг л да. Тэгэхээр бол өөрөөр хэлбэл энэ маань альва хан хөвөд хооронд бол мэдээж эдгээр хүн гэдэг учраас магадгүй бидний харж байгаа шиг томоорч биш өчүүхэн жижиг зүйлээс ч магадгүй болсон байж мэднэ энэ зөрчил. Гэхдээ энэ зөрчил нь явсаар байгаад одоо өгөөдөө ургаас Тулуун урагт шилжих. За тэгээд хожим нь бол одоо хан хөвөд хоорондын тэ хагарлын юмны үндсийг бол энэ тавьсан ийм одоо үйл явц бол харагдаж байдаг. Тэгээд Чингис хааны отгон хүү одоо Тулуун удмынхан их хааны асуудлыг одоо төрийн эргэлт гэж булааж авсан. Төрийн эргэлт гэж хэлж байна. За энийг бол бас тэгж хэлж болохгүй л да. Төрийн болсон процесс энэ. Тэг болсон процесс нь би зүгээр яг ярих. Төрийн эргэлт гэдэг нь бол яг миний бодлоор бол хууль бусаар тэ ингэж авах ийм үйл явц одоо шууд цус урсгах ч юм уу тэ авах. Энэ дэр заримдаа бас мөнхийг энийг бол зөвхөн таач биш бас манай зарим судлаачч бас энийг хэлсэн тохиолдлууд бол байдаг. Энэ бол яг судлаач бүрийн хандлага гэж бодож байна. Миний хувьд бол төрийн эрх төргийн эргэлт гэхээс илүү төрийн эрхийг одоо өгөөдөө удмаас Тулуун удамд шилжсэн шилжилт гэж бол ингэж харж байгаа. За тэгэхээр энэ дэр гол үйл явдал маань юунаас эхэлсэн гэхлээр за нэг тулд гүйг бат хоёрын хооронд бол тийм зөрчил байсан. Дараа нь гүйг өгөөдөө хааны дараа бол гүйг их хаан ширээд суусан. За тэгэхээр энэ гүйгийн үед бол яг бас перс сурвалжуудын хэлж байгаагаар бол бас нэлээд хуучин өгөөдөө хаан таалт өгсөний дараа дөргөнө хатан төрийн эрх барих бас нэлээд хууль ёс нэлээд гажсан ийм асуудал бол гарч ирсэн байна. За тэгэхээр энэтэй холбоотойгоор их тийм дураараа авирлах үйл явц бол асар их гарсан. Тухайлбал зарлиг гэргээг бол зөвхөн их хаан олгодог байтал хатад хан хөвөд зарлиг гэргээ олгоод ингээд төрөөс том толгой гаргаж эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Ийм үйл явц бол гарсан. Тэгэхээр гүйг бол энэ юун дээр яг миний харж байгаагаар бол төвлөрсөн засал нэг гарт зангидах тэр бодлогыг бол явуулсан. Гэхдээ гүйгийн хаанчил гэдэг нь өөр асар богино хугацаанд хаанчилсан шүү дээ. 2-3 жил хаанчилсан хүн.
Тэгэхээр энэ юу бол гítэлж чадаагүй. Тэгээд дээр нь энэ байдлыг бол мэдээж бат одоо нэг Батын талдуудаа бас бат гүйг гэсэн ийм зөрчил гарч ирсэн. За энэ зөрчлийг бол овжноор харсан хүн бол тулуун хатан, бэлгэсэн хатан сорхох тааны бэх энэ батын хүч нөлөөнд дулдуудаж одоо тулуун угсааныхан гаргаж ирэх юм. Тийм учраас батыг хөл муутай хөл өвчтэй гэд хуралдаад ирээгүй. Тэгэнгүүт нь өвчтэй авга ахыгаа эргэгээд хөвөн мөнхийг элч болгоод батын зүг явуулсан. Гэтэл мөнх очоод ирснээр тэгээд мөнх очоод энэ үед болохоор Гүйг хаан таалал төгссөн. Гүйг Бат хоёрын Гүйг хааны таалал төгссөний чинь бас их сурвалжид их сонин байдлаар тэмдэглэдэж штэ. Гүйг өөрөө баруун зүг рүү дайтахаар явсан. Ерөнхийдөө бол ойрох дорнотыг дайтах одоо хожимын тэр ил хаадын миний авч бол хожимын ил хаан тулсан тэр хүлээгүү хааны баруун зүгт хийсэн тэр аяныг л ер нь хийсэн юм шиг их санаа байсан юм шиг Гүйг. Гэтэл яг Самаркандд хүрэхийн өмнөхөнтэй 7 хоногийн өмнө таалал төгссөн байдаг. Гэтэл Бат болохоор энэ үед яасан гэхээр бүх цэрэг аваад ингэ явж байна гэдгийг сорхогтаанд Батад хэлүүлсэн учраас Бат бас сэрэмжлээд энэ ямар учиртай ирж байна гэд Бат бас бүх цэрэг аваад энэ хоёуд яг Самарканд уулзах гэж яасан. Уулзаад харин хоёр чухам яаж уулзах байсан юм. Бүү мэд гэдэг тийм өнцгийг бол Жувеныш гаргаж байгаа, Аргашдынч гаргаж байгаа. Энэ хоёрын уулзалт зүгээр цэцэг бараад уулзах байсан уу, илд бараад уулзах байсан уу гэдэг бол таагдашгүй зүйл. Тэгээд Гүйг хаан таалал төгссөн. Тэгэнгүүт Бат бол одоо хан хөвүүд дундаас өөрөөр шинэ хаан сонгоход Чингис хааны тэр их засаг хууль, Ясаба ёсон тэг бэлэг гэж юм ба Чингис хааны бэлэг сургаал. Энэ гурвыг хамгийн сайн мэддэг хүн бол их хааны ширээнд суух ёстой гэж Бат. Тэгэхээр энэ одоо байгаа хан хөвүүд дундаас нэгдүгээр хамгийн одоо сэргэлэн дээр нь хааны одоо тэр бүх хаан хүнд байх ёстой одоо тэр бүх онцлогийг гаргасан нь бол мөнх байна. Мөн үүний дээр бол тэр Чингис хааны ясаа ёсоо бэлэг сургаал гэдгийг бол маш сайн мэддэг хүн бол мөнхийг гүйцэх хэмжээний мэддэг тийм хан хүн бол алга тийм учраас мөнх болох ёстой. Тэгээд мөнхийг дэмжиж бүр өөрийн дүү бэрхэд 50,000 цэрэг өгөөд бэрхэн цэрэг авч ирээд тэгээд энэ хэрлэнд их хуралдаа хийгээд энэ хуралдаагаар мөнхийг сонгосноор их хуралдаа дээр хамгийн гол нь шууд тэгээд хаан болчих юм чинь хуралдаагаар санал нэгтээ сонгож байгаа. Тэгэхээр тэр хуралдаа хэдийгээр цэргийн хүчээр ирээ зарлан хуралдуулсан гэсэн байлаа ч гэсэн хуралдаа дээр бол өөр санал гаргаж болно. Гэхдээ энэ хуралдаа санал нэгтэйгээр мөнхийг хаан ширээнд суулгасан. Гэтэл үүний дараа нь харин энэ дээр хамгийн гол нөгөөдөө угсаа цагаадаа угсааныхан болов оролцоогоо эсэргүүцэж тийм учраас дараа нь харин эдгээр жинхэнэ төр эргэлт хийж мөнхийг хорлох санаатай нэг цэрэг авчирж яваад тэр төлөвлөгөө нийлрээд тэгээд өгөөдөө угсааны хан хөвд цагаадаа угсааны хан хөвд бол бүгд хатуу шийтгүүлсэн эднийг энэ үйл хэрэгт уруу татсан ноёд бол бүгд цаазаар авахулсан ийм хэрэг болсон. Тийм учраас энэ мөнх чинь дахиад эзэн төхөрийн дотор шин зохион байгуулалт хийгээд хуучин Чингис Монголын эзэн төхөрийн дөрвөн улс дотор чинь жишээ нь Ил хаан тус бол байгаагүй шүү дээ. Юан улс бол байгаагүй. Зүчийн улс, Цагаадаан улс, Өгөөдөн улс, Тулуун улс гэж байсан. Эндээс ч Өгөөдөн улсын бол бүр юу ч үгүй болгоод тий Цагаадаа Тулуу хоёр хувааж авсан. Дахин хуваарлт хийсэн. Өгөөдөн улс гэж байхгүй болсон. Харин энэ дээр Цагаадаан улсаас бол мөн байхгүй болох байтал Цагаадаан одоо тэр хараа хүлээгүүгийн ханху хараа хүлээгүүгийн эхнэр хатан болох одоо ургууна хатан яг цаг үеэ олж мөнхийг дагсан. Тэгээд мөнхийг дэмжсэн учраас энэ ургууна хатны үйл хэрэг энэ хүчин зүтгэлээр бол Цагаадаан улс бол харин дахин хуваарлалтанд таралгуугаар үлдэж чадсан. Тэгэхээр энэ Цагаадаан улс бол энэ мөнхийн энэ бужигнааны үедээ дахин хуваарлалт үед үлдсэн бол ерөөсө ургууна хатны одоо тэр холыг харсан нүүдэл тэгээд дээр нь мөнх хаантай тогтоосон харьцаа энэ бүх зүйлээс бол харагдаж байгаа. Тэгээд дээр нь ургууна хатан чинь өөрөө бас Чингис хааны Туралжийн хүргэний охин гэдэг утгаар тийм үсгэлэн тэр бол оюун ухаантайгаа ижил дээр нь хамгийн үсгэлэн төгөлдөр ийм гоо үсгэлэн Гаристер оюун ухаан араач тэр энэ бол сорогтаанад таал төгссөний дараа үед бол Алтан ураг дотор бол ялгарч байсан юм хатан байсан. Тийм учраас бол их хаад те
мөнх өгөөдөө хаан хүртэл түүнийг Бэргэн гэж те Беркан гэж дууддаг байсан гэд сурвалж дээр бол хүндэтгэн дууддаг байсан гэж. Ингэж бол өгүүлж байгаа. Тэгэхээр Нургуунаа хатан бас Монголын түүхийн эдрэтэ үед бас хатад бас төрд те хэрхэн нөлөөлж байсны жишээ нь бол Ургуунаа хатны бий холбоодын төр барьж байсан Дөргөний хатан, за Ухаант хатан сурхагтай одоо тэр эзэн түгүрний юуг одоо тэр зөрчлийг яаж мөнхийг хаан ширээнд суулгахын үйл явц. Дээр нь Алтан ургыг тасарч байгаа үед те Алтан ургыг дахиж амьлуулсан Мандухай нартай те эднэртэй бол ижил номд те номын ижил бүлэг дотор бол одоо гарах ёстой хаттын нэг бол Ургуунаа хатан болъё харахгүй гэж би болох үед хувь судлаачийн үед бол би тэгж байна. За тэгээ 1259 онд мөнх хаан хаанчилж хагаад нас орчиж байгаа шүү дээ. Тэр үед ховлын ариг бүх хоёрын тэмцэл гарч ирж байгаа. Энэ үед цагаатай удмынхан хэнийг нь дэмжиж вэ? Ямар оролцоотой байсан? За тэгэхээр энэ үед бол цагаатай улсын үед бол мөн эхлээд ариг бүх чинь хаан ширээнд өргөмжилж байгаа шүү дээ. Хамгийн эхлээд хэдхэн сарын зайтай дараа нь хэдхэн сарын дараа 2-3 сарын дараа одоо ховлоо өргөмжилж байгаа. Ариг бүхийг хан хөвд те ариг бүхийг дэмжсэн хан хөвд донд хамгийн гол нь бүр судрын чуулган дээр хүртэл тэгж хэлж байгаа шүү. Ургуунаа хатан хар хоринд ирсэн учраас ариг бүхийг хаан ширээнд суух нь хууль ёсны хэрэг болсон. Ургуунаа хатан өөрийн биеэр хүрэлцэж ирсэн учраас ариг бүхийг дэмжсэн Ургуунаа хатан. Тэгэхээр энэ дэр ариг бүхийг дэмжиж тэгсэн учраас энэ үед болохоор яасан гэхэлэр Ховлаан дэргэд байсан хан хөвдөөс Алгуу гэдэг хан хөв болохоор тэгсэн чинь юу яагаад Ургуунаач ингэж дэмжиад ариг бүхийг дэмжиад тэгээ Алгууг хаан ширээнд суулгасан. Юуны хайд юу цагаатай улсын хаан ширээнд Ургуунаач нь ариг бүхийг дэмжсэн. Тэгээд ариг бүхийг хаан болсон. Гэт үүний дараа бол ариг бүх бол хамгийн гол нь Ховлаатын их тэмцэлтэй цагаатай улсыг бол гол арт тал гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Ховлаач нь болохоор нэг урд хилийг хаачиж байгаа. Одоо нэг бараа бүтээгдэхүүн энэ бүх юм бол зогсчихж байгаа учраас бүр сурвалж дээр тэмдэгснээр нь хар хором хэдэн засгийн хориг тавьчихж байгаа. Тийм учраас хар хоринд бол хүнс бараа таваар их дутагдсан баг өсгөлэн гарсан ухааны сурвалжууд дээр хэлээд байгаа. Тэгэхээр энэ нөхцөлд цагаатай улс гэдэг нь өөрөө Бухар Самарканд юу гэдэг нь том хотуудыг яаж байгаа худалдааны дундад Азийн том худалдаа гартай барьж байгаа утгаар торгоны замын гол тоглогч. Тэр утгаар энэ эдийн засгийн худалдааны хувилаан тавьсан 20 гаруй хэмжээний эсрэг нь болохоор ч одоо цагаатай улсыг өөрийн найдвартай арт тал болгох үүдээс Алгууг хаан ширээнд суулгасан. Тэгэхээр Алгуу бол яасан гэхэлэр цагаатай улстай очоод суухт нь араас нь ариг бүхийг илгээсэн элч нар бол одоо яасан гэхэлэр энэ тинч татвар, имч татвар гэдэг одоо хүнсний татвар энэ бүх татварыг татаж эхэлсэн. Тэгэхээр Алгууч нь бол нэгэнт бас өөрөө цагаатай улсын хан болсон хүн чинь энэ байдлыг бас өөрөө яаж зохицуулах гэдэг үүднээс бол нэг удаа ариг бүхийн илгээсэн элчэнд татварын түвшмрүүдийг бүгдийг баривчлаад цаацалдсан. Тэгээ ингээд одоо ариг бүхийн эсрэг болсон. Тийм учраас ариг бүх бол яах гэхээр энэ одоо хоёр талаасаа хөдөлт агуулаад ариг бүх бол үндсэндээ суларсан. Тэгээд дараа нь ариг бүх цэрэг аваад хобилотой байлгүйгээр эн чинь бас их учиртай нарийн алхам хийж байгаа шүү. Цагаатай улсын эсрэгтэй цэрэг авч цагаатай улсын нутгаар болж биш балыг хотыг эзэлсэн. Ариг бүх Алмалик хотыг эзэлсэн. За тэгэхээр Алмалик хотыг эзлээд нийслэл шүү дээ цагаатай улсын. Алмалик хотыг эзлээ. Тэгэнгүүт Алгуу боллоор цаашаа зугатаацсан. Гэтэл Алмалик дээр
болохоор ариг бүхийн тэр өвөл өнгөрөөхөд их өвөл нь их хүнд хэцүү үйл болсон учраас цэргийн акт мордон өгсөн. Дээр нь Алмалыг хотын иргэдээс тэр бүх юмыг татвараар гаргасан учраас Алмалыг хотын иргэд нь их ядуурсан. Тийм учраас ариг бүх бол энэ Алмалагийг эзэлсэн ч гэсэн цагаатаа улсаас хүссэн юм авч чадаагүй учраас сүүлд нь Хувлаа хаанд бууж өгөхөөсөрөхгүй байдалд ороод бууж өгсөн. За тэгэхээр энэ байдал дээр нэгэнт одоо ариг бүх буугаад өгөнгүүт алгууч нь цагаатаа улсын одоо хан бүрэн эрэхтэй болж байгаа. Дээр нь хоёр тоглолт хийсэн. За нэгдүгээр ариг бүхийн тушаалаар хан ширээнд суусан ч гэсэн яг хэрэгтэй үед ариг бүхийн эсрэг бослог гаргаад ариг бүхийг дороо тоглоод бууж өгөхөд хүргэсэн гэдэг утгаараа энэ Хувлаа хаан бол бас алгуугийн эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн учраас алгуугийн үеэс буюу 1264 онд алгууч нь яасан гэхэлэр ариг бүх буугаад өгөнгүүт одоо цагаатаа улсын цаад хэсэгний суларч зүй нөгөө нэг зүч тулуун угсааныхын чинь хоорондоо эзэнт гүрнийг хувааж авсан тэр мөнхийн тэр юуны улбаа юм шиг юм л цагаатаа улсын баруун хилийн бухаар тэр хэсгийг бол зүчийн улс эрхэндээ оруулсан. Тэндхийн бүх албан тушаалын томилгоонуудыг бат хийцэн байсан баг. Батын угсааныхын одоо өөрөөр ингэж бэрх байгаа шүү дээ хийцэн байсан. Тэр томилгоонуудыг бүгдийг хүчингү болгоод өөрийн томилгоогоо хийсэн энэ хооронд. Тэгээд дээр нь цагаатаа улсаас илүү өндөр эрх мэдэлтэй их хааны төлөөний газар Маврын нахрын захиргаа гэж энэ үед бол байсан. Чингис хаан үед Өгөөдө хаан үед байгуулагдсан. Чингис хааны үед дагаар орсон нөгөө нэг Махмут Ялваач гэдэг хүн бол нийт дунд таазын иргэний хэргийн захирагч байсан. Маврын нахрын захиргаа гэж байсан. Энийг их хааны зарилгаар байдаг газар. Энийг татан буулгаад Маврын нахрын захиргааг цагаатаа алгуу хаан өөрийн визирийн тогтолцоо болгоод хуургацсан учраас 1264 оноос цагаатаа улс бол бие даасан бодлого явуулж эхэлсэн. Энэ Хувлаа ариг бүхийн юм дээрээс тэгээд дээр нь болохоор яасан гэхэлэр энэ бие даасан бодлого явуулаад Монгол хоёр талд ашигтай тоглож чадсан учраас Хувлаа хааны зүгээс ч гэсэн өөрийнхөө эзэн эрхийг баталгааж болсон. Тийм учраас бол яг ер нь нэлээд дороотож байсан энэ ус ургууна хатны ачаар үлдсэн дээр нь алгуугийн бодлогоор бол яг бие дааж цагаатаа улс гэдэг ийм юм аа бол тогтоож чадсан байх. За дараагийн асуулт байна. Одоо цагаатаа хаант улс одоогийнхоор хэдэн орны нутаг дэвсгэрийг дамж орсч байна. Хоёрдугаарт цагаатаа хаант улсын стратегийн одоо ач холбогдол гэдэг шүү дээ, тийм. Тэр улс ер нь юугаар мөнгө олж яаж амьдардаг байсан? За тэгэхээр цагаатаа хаант улс гэдэг маань бол өнөөгийн одоо газар зүүн өнөөгийн газрын зургийн үүднээс ярих юм бол өнөөгийн Шинжаан уйгур Хятадын Шинжаан уйгурын хэсэг. За Казахстаны өмнөд хэсэг одоо зүүн өмнөд хэсэг. Кыргызстан бүтнээрээ, Узбекистан бараг бүтнээрээ. Тэгээд өнөөгийн Афганистаны төв одоо зүүн болон төв хэсэг. За тэгээд дээр нь болохоор одоо Туркменистаны зүүн хэсэг гэсэн ийм одоо өнөөдрийн дунд таз бол бүтнээрээ Хятадын Шинжаант Афганистантай хуучин бол одоо түүхчлэг газар зүй бүтээлүүд Туркестан гэж нэрлэдэг. Энэ бүс бол тэр чигтээ цагаатаа эзэмшилт байсан. За энэ утгаар бол энэ дээр Бухар, Самарканд, Харшич гэдэг юм уу те энэ том хотууд Алмалыг, Бешбалыг зэрэг нь худалдааны том төв хотууд байсан гэдэг утгаар торгоны замын гол яг уу зангилаа газар байсан. Энэ үеийн одоо тэр Арабын газар зүйчдийн бүтээл 14 дугаар зууны Мамлюкийн Арабын газар зүйчдийн бүтээлээр бол цагаатаа улсын нутаг дэвсгэр дээрх дэм буудал каравансарайн тоо бол 10,000 хүрнэ гэж. Өөрөөр 10,000 орчим зочид буудал гэсэн үг шүү дээ. Одооныхор бол худалдааны төв аялал жуулчлал маш их. Тий. Торгоны зам дагуу гэдэг чинь 10,000 зочид буудал. Одоо өнөөдөр мэдхгүй одоо 21 дугаар зууны Монгол улсад хэдэн зочид буудал байгаа 10,000 бол хүрэхгүй байхаа манад байгаа зочид буудлын тоо бол гэж юу бол бодож байна. Тэгэхээр 10,000 орчим юм дэм буудал каравансарай гэж нэрлэдэг. Энэ бол зочид буудлаас гадна худалдааны одоо тийм төвтэй одоо ерөнхийдөө энэ их сонин зүйлийн каравансарай гэдэг би бас одоо бас энийг ойрдох сонирхоод байгаа л да. Яадаг гэхлээр ерөнхийдөө тэмээгээр
9 цаг явах газар гэдэг нь ерөнхийдөө нэг 40-50 км ч юм уу газар юм шиг байна. 9 цаг явах газарт тутамд гадуурын юм цайзтай. Тэгээд дотроо тийм худалдааны юм талбайтай. Тэгээ хүмүүсийн амрах тийм унтлагын өрөөнүүд, халуун усны газар, за морины тахчин, малын эмч, хүний эмч. За тэгээд дээр нь одоо элдв шог яриа үзүүлбэр үзүүлдэг одоогоор бол урлагийн хүмүүс. За тэгээ хоолны газар, архины газар ингээд бүх төрлийн үйлчилгээ цогц байдаг ийм газар каравансарай гэдэг. Одоо бол өнөөдөр хүртэл маш олон каравансарай бол бидний үед хурц ирсэн улмөр одоо тэр юу суурь нь бол байж байхаас гадна бүр каравансарайг засаж тогтжуулаад орчин үеийн 5 хоттой буудал болгоод хөгжүүлсэн ийм зөвлөч одоо энэ дунд тааз орох дорнотод. Тэгэхээр энэ дээр гол нь яадаг гэхээр худалдаачид ирэхлээр ойр нутгийн ард түмэн бас энэ дээрж худалдаа хийдэг. Тэгэхээр энэ бол өөрөө соёл, эдийн засаг энэ бүх юмны төв болцсон юм нэг одоогоор яг нэг том сошиал орчин байж байгаа байхгүй юу. Одоо шинэ 1001 шөнийн үлгэр гэдэг чинь ер нь одоо каравансарайд на цугласан хүмүүс чинь газрын сонино яриад тэр сонины ингээд нэг итгэлээр л 1001 шөнийн үлгэр шиг тийм одоо дунд 100 үеийн тэр үлгэр том туйлс бол гарч ирээд байгаа. Ийм зүйл маш том сошиал орчин. Тэрнийгээ дагаад өнөөдөр базар гэдэг одоо тэр захын соёл бол бас ойрох дорнод дунд таазд бол яг энэ нэг дагаад хөгжигдсэн байж байна л да. Одоо шин бид бол зах худалдааны зах гэхлээр чинь бид нар одоо наран туулаар ч юм уу төсөөлдөг, зөвхөн очиж худалдаа хийдэг газар. Гэтэл уран барилгын зах гэдэг маань ойрох дорнодтой тэр байгаа одоо энэ юм уран барилгын хамгийн гоё хээтэй, хуваартай, гоё чамин байшингууд нь базар дээр байж байдаг. Олон улсын худалдааны тэгээд энэ дээр хамгийн хямд хоолноос хамгийн үнэтэй хоол нь байж байдаг. Бүр хурмын ордон хүртэл базар дотроо байж байдаг. Тийм учраас хүмүүс зөвхөн худалдаа хийх гэж биш. Амарч зугаалах гэж гэр бүлээрээ амралтын өдрөөр шин хоол идэхийн тулд яг зах явуулдаг. Ийм тийм одоо хүртэл ийм том сошиал орчин болоод ингээ үргэлжлээд явж байна л да. Тэгэхээр бол яг энэ бас юутай нэлээд төстэй юм л да. Орчин үеийн мооллууд ч те амралтаараа гэр бүлээр очиж зугаалдаг орчин. Яг тэр базарын соёлыг нэг моол одоо авчил байх шиг байна л да. Яг манад энэ моол бас гайгүй хөгжижүүл те. Энэ бас базарын нэг дунд зууны тэр базарын соёлыг араад өгч очих нь бол моол байх шүү. Тэрнээс манай хуучин социализмын эдийн засгийн тогтолцоо ч юм уу 90-ад оны тогтолцоо гарахын бараан зах гэдгээр бол тэр базар гэдгийг орчуулж болохгүй зүйл байгаа юм л да. За цагаада хил гэж байдаг гэсэн. Тэгээ энэ хил одоо яг орчин цагт ашиглагддаг илүү эсвэл мөхсөн хилөө. За тэгээ цагаада улс ямар шашинтай байв? Энэ шашин соёлд ер нь яаж ханддаг байсан юм? За тэгэхээр мөн одоо цагаада хааны тэр авчсан арга хэмжээ их засаг хууль ёсоор бол бүх шашныг тэгш үздэг. Аливаа нэг шашин тийм илүү гэсэн юм бол байхгүй. Тийм учраас цагаада өөрөөр тэр мусульмандаг хавчиж байгаа мэт бодлого явуулсан боловч исламын шашныг хоригдсан зүйл бол биш. Тэгш байл гэж байгаа. Тэгш байл гэж байгаа. Тэр утгаар бол цагаада улсын нутаг дээр бол бүх шашнууд бол тэгш их сайхан хөгжсөн. Одоо өнөөдөр буддын соёл гэхэд чинь цагаада улсад маш өндөр түвшинд хөгжсөн. Одоо өнөөдрийн энэ Шинжааны угар очвол буддын соёлын асар том одоо юу шүү дээ. Одоо голомт. Тэгэхээр бол энэ буддын тэр соёл энэ юм бол асар өндөр хөгжсөн. Тэр байтугай одоо тэр буддын томоохон судруудыг монгол хэлэнд орчуулах энэ ажил бол одоо цагаада улсын үед явагдсан. Одоо шин Сулхарнаан туйл гэдэг манайд бол тархсан Сулхарна гэдэг чинь Зулкарнейн гэдэг Македони Александрыг магтсан тийм туйл. Энэ монгол хэлэнд орчуулагдсан их нь монгол хэлээрхий их нь Турфанаас олдсон байдаг цагаада улсын үе. Одоо өнөөдөр Турфаны агуу гэдэгээс олдсон тэр хэдэн мянган гар бичмэл тэр юмнууд бол шинжлэх ухаанд одоо юу гэдэг нь Монгол судлал төрөх судлалыг бол гол баримт шүү дээ. Энэ 20 дугаар зууны ихээр олдсон ийм зүйл багхгүй юу? Тэгээд эднийг хамгийн гол нь тухайн үед Европууд зөөцсөн байгаа юм. Энэ зөөсний хүчинд дэлхийн шинжлэх ухаанд яг энэ Европууд бас хадгалж чадсан энийг өнөөдөр Берлиний Турфаны гар бичмэлийн сан гэдэг энэ өөрөө одоо манай үзэгчид бол зүгээр Берлин
Turfan manuscript гэдэг юм англиар түлхүүрийг Google дээр бичихлээр энэний датабаз нь өөрөө гараад ирнэ. Тэгээ орох юм бол одоо тэндээс олдсон тэр гар бичмлүүдийн судлагдсан байгаа хэсгийг бүгдийг яг HD-гээр фото зурагтай, хэмжээ дамжаатай бүх юмтай ингээд тавьчихсан байдаг. Буддын шашны асар том сургаал номлолууд одоо Бодисаттвагийн ерөөлч гэдэг юм уу энэ бүх зүйлүүд бол бүгд монгол хэлний цагаатаа ус үед бол орчуулагдсан. Үүнээс гадна Несторын шашин, Христийн шашин доторх одоо нэг хавчигдсан хэсэг нь Несторчууд шүү дээ. Несторын шашныхны одоо нэг том газар нь бол ил мөрөн 7 голын хөндий бол байсан. Энэ нөгийн Киргизийн нутаг, Казакийн нутгийг дамнаад оршиж байх шиг байна л да. Тэгэхээр энэ бүс нутгаас олдсон тэр Несторын 2000 гаруй хатны бичээс байна. Одоо сир хэлээр бичсэн Несторын шашны юу бүр тэрэн дээр Цагаатан улсын Жанкши хааныг магтсан өргөмжилсэн шүлэг хүртэл одоо хатан дээр бол бичигдсэн байж байгаа жишээний. Тэгэхээр энэ юуг харуулж байна гэхээр тэр Нестор, энэ буддийн исламын энэ бүх юм бол асар өндөр түвшинд шашин бол өөрийнхөө замаар хөгжсөн. Цагаатан хаад сүүлийн үед бол яг Тармашрын хаан үеэс бол 1340-од оны үеэс Цагаатан хаад бол исламын шашинд орж эхэлсэн. За исламын шашинд орсон Тармашрын хаан гэхэд чинь хэдийгээр исламын шашинд орсон ч гэсэн өөрийн нэр нь Дармашрын гэдэг тэр буддист нэр хаяагүй энэ нэрээр хэрэгжсээр яваад таалал төгссөн ийм зүйл байдаг. За мөн үүнээс гадна буддийн болвол тэр юу исламын соёлд бол одоо тэр софизмын урсгал гэж нэрлэдэг байгаа юм л да. Одоо нэгсний ислам дотор гэгэрхийн сургаал гэх юм уу. Тэр нь бол Цагаатан улс үед бол хамгийн сайн хөгжсөн. Тэр утгаар өнөөдөр Дунд Азийн ислам гэж ярихад бол суфизм гэж бол суфизмаар голлож яригддаг. Энэ суфизм маань исламын шашин, буддын шашин хоёрын яг шүргэлцэн дундаас гарч ирсэн. Буддын шашныг гэгэрх сургаалыг исламын шашинтай ингэж нэгтгсэн те. Энэ зүйл бол суфизм Дунд Азид бол Цагаатан улс үед бол хамгийн өндөр түвшинд ингэж хөгжсөн ийм зүйл байна. За тэгэхээр хэлний хувьд бол энэ бүхэн дээр бол хүн амын ихэнх нь бол түрэг угсаатнууд. Дунд Азийн түрэг угсаатнууд байсан учраас хамгийн гол энэ үе хүртэл Цагаатан улсын үе хүртэл бол Дунд Азид утга зохиолын хэл нь перс хэл, шинжлэх ухааны хэл нь араб хэл байсан. Түрэг хэл бол зөвхөн гадаа яригддаг ярианы хэл байж байсан. Тэгэхээр Цагаатан улсын үед бол энэ сүүл үе рүү түрэг хэлээр утга зохиол бичих, шинжлэх ухааны бүтээл туур ийм оролдлогууд гарч ирсэн. Тэгэхээр одоо ярианы хэлийг чинь бичгийн хэл болгож, бичгийн дүрмийн зохиол гэдэг одоо энэ том ажил асуудал гарч ирсэн. Энэ дэр араб перс үсгэн чинь гээгүүлэгч бас их шиг байхгүй шүү дээ. Гэтэл түрэг хэл чинь алтай язгуурын хэлний үед бол их шигтэй. Тэгэхээр араб перс үсгээр энэ түрэг хэлийг хэрхэн тэмдэглэж энүүгээр утга зохиол яаж хийх вэ гэдэг энэ асуудал гарч ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлэж одоо тэр түрэг хэлэнд араб перс хэлийг бичгийг нутагшуулсан энэ үйл явцыг энэний дараа бол энэ гарч ирсэн хэлийг бол Цагаатан хэл гэж нэрлэдэг. Цагаатан хэл гэдэг чинь хамгийн анх хэлсэн Узбекийн одоо өнөөдөр Узбекууд өөрсдийн үндэсний яруу найрагч гэж нэрлэдэг Алишер Наваи гэдэг хүн. Төмрийн угсааны энэ хүн болвол Цагаатан хэлээр шүлэг бичсэн. Энэ дээрээ Цагаатан хэл гэдэг нэрийг болвол албан ёсоор ингэж хэрэгэлсэн юм байж байдаг. Тэр утгаар бол Цагаатан хэл маань бол юу гэхээр Дунд Азийн түрэг хэлийг араб перс үсгийн дүрмээр бичгийн хэл болгосон энэ үйл явцыг болгосныг Цагаатан хэл гэж нэрлэдэг. Яг бол Цагаатанхны бодлого, Цагаатанхны ивэл дэмжилгээр ингэж гарч ирсэн гэдэг утгаар Алишер Наваиныг Цагаатан хэл гэж ингэж нэрлэсэн. Харин бид өнөөдөр Цагаатан хэллийг Монголын судлаачид бид нар ямар өнцгөөс харах вэ гэхээр за нэгдүгээр ингэж энэ хэл гарч ирэхэд яасан тэр Цагаатан хаадын соёлын бодлого нь юу байсан? Нэгдүгээр. За хоёрдугаар Цагаатан хэлэн дотор монгол хэлний үгс, монгол хэлний нөлөө хэрэг гэдэг энэ зүйлийг бол илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэж би бол ингэж үзэж байгаа. Тэгэхээр Цагаатан хэлэн дотор бол миний ажигласан ажиглалтаар бол за яг гол соёл амьдрал авахтай холбоотой юм уу? Яг нь өөрөө түрэг хэл учраас гэтэл төр ёсонтой холбоотой нэр томьёо, хууль төр ёсонтой холбоотой нэр томьёо бол монгол үгс байдаг даа. Тэр утгаар өнөөдөр Цагаатан хэлний үгийн сангийн 105 орчим хувийг монгол үгс
болвол ингэж эзэлдэгэ гэсэн ийм дүгнэлтийг бол гаргаж болох юм. Тэгэхээр энэ цагаатаа хэл гэж ингэж нэрлэгдсэн хэл маань 19 дугаар зууны хүртэл үргэлжилсэн. 19 дугаар зууны дараа үед бичиг үсгэн солигдоод латин кирилл ингэ болоод ирэхлээр одоо цагаатаа хэл маань бол яах вэ гэхээр энийг дагаад тэр нэршил алга болгосон. Харин өнөөдөр жишээ нь одоо зарим улс орон Узбек ч юм уу Казак гэдэг нь үндэсний үзлээсээ одоо шинэ түүх, шинэ соёл, шинэ нэмийг бүтээж шүү дээ. Одоо Казак ч гэдэг юм уу, Узбек ч гэдэг юм. Эдгээр цагаатаа хэл гэдэг үг нь асар дургу. Өнөөдөр Узбекийн улсын номын сан, дорн дахины номын сан дээр хэдэн 10 мянган цагаатаа хэл дээрх гар бичмэл байгаа. Бүгдийг Узбек хэл гэдэг нэрлэсэн. Казакууд өнөөдөр бас юу гэж хэлж байгаа вэ? Цагаатаа хэл гэж байгаагүй зүгээр түрк хэлийг баг орцууд ингэж нэрлэлсэн гэдэг ч юм уу. Тэгэхээр бид энэ цагаатаа хэл гэдэг нэгэн сурвалж дээр Алишер Навой гэдэг тэр төмрийн угсааны тэр том яруу найрагч нэрлсэн энэ нэрлээд энэгээр диван буюу шүлэг туурвлуудаа бүтээсэн. Дээр нь Абул Гази Бахадр хаан түүхийн зохиол бичсэн. Энэ цагаатаа хэл гэдэг энэ нэршлийг бол өнөөдөр бид л дэмжиж ингэж нэг эсний сэвжтэй авч явахгүй бол энэ дунд та чинь жижиг улсууд өөрсдийн одоо орчин цагын үндэсний үзлээсээ орчин цагын энэ шин ижилсэл үүсгэж байгаанаас шалтгаалаад бол энэний эсрэг хандаж байна. Тэгэхээр бид бол зөвхөн өнөөдөр Монгол улс доторх энэ түүх соёл юм бас авч үлдэх биш. Энэ дэлхийд даяар тархсан энэ Монгол өв соёл, энэ монголчуудын оруулсан хувь нэмэр, энэ цагаатаа хэлэгдвэл монгол хэл биш ч гэсэн ингэж монголчуудын юугаар нэрлэгдсэн энэ цагаатаа гэдэг нэрийг авч үлдэх энэ тэмцлийг бол биднээс өөр бол одоо өнөөдөр хийх хүмүүс бол алга байна. Тийм учраас бол одоо бид бол энэний төлөө бол тэмцэх ёстой. Тэмцэнэ гэдэг маань лоозгоно гэсэн үг шүү дээ. Цагаатаа хэлний судлаачтай бид нар бас бэлдэх ийм шаардлагатай байна гэдгийг л байна. За тэгээд цагаатаа хаанаас хойш яг хэдэн хаан үргэлжлүү? Тэр хаадынхаа онцлог энэ талаар яриаш. За сая бол Алгуу хааны хүртэлхийг бол ярьлаа. Алгуугийн дараа бол харин Хувилаа хааны одоо их гүрэн Монголын эзэнт гүрний их хааныг бол Хувилаа хааныг гэдэг бүгдтэй зөвшөөрсөн нэг бол шинэ нөхцөл байдал 1280-ад оны үед үүсэж эхэлсэн. Энэ болохоор 70-ад оны үеэс үүсэж эхэлсэн бол хайдуу хан хүү хайдуу гарч ирсэн үг л бодлоо. За хан хүү хайдуу гэдэг нь хинхлэр өгөөдөн гарч. Нөгөө би сая хэлсэн өгөөдөн улсыг бол мөнх хаан ингээ байхгүй болох. Хотолон гүнжийн аав биз дээ. Тийм. Хотолон гүнжийн аав. Тийм гүнжийн аав хайдуу. Тэгэхээр энэ хайдуу маань болохоор өөрөө болвол их төрийн хүний хувьд бол их харизматик, их өндөр харизмтай ийм хүн байсан учраас өгөөдөн улсыг хэрэг дээр нь сэргээж чадсан байна. Янгис сэргээхэд мэдээж энэ тамгийн дургуцсан бол Хувилаа мэдээж шинэ ус гараад ирэх. Тэгэхээр энэ Хувилаа хайдуугийн тэмцэл гэж бараг 40 жил үргэлжилсэн юм том тэмцэл болж байгаа. За тэгэхээр энэ тэмцлийн үед бол цагаатаа улсыг бол цагаатаа улс маань хайдуугийн улсын нэг ясны одоо юу болцсон. Дагуул улс нь болцсон. Өөрөөр бол хайдуу асар ухаантай хүн байсан гэдэг нь харагддаг. Тухайлбал цагаатаа улсаас одоо нөгөө Шинжааны хэсэг, энэ Алтан энэ хэсэг, Ил гол, Долоон голын сав газар эдний чинь авахын тулд энэ өгөөдөө юуны тулд одоо цагаатаа улсыг эхэлж дороотуулж байна шүү дээ. Тэгээд дороотуулаад энийг бол тэр талаасын чуулган гэдгээр бол цагаатаа улсыг одоо мөнх хууч өгөөдөө улс үгүй хийсэн болвол талаасын чуулган гэдэг чуулганыг хайдуу зарлаад 1269 онд хайдуу зарлаад хуралдуулж цагаатаа улсын үгүй хийх юм том бодлого явуулсан.
Энэ дэр бол Цагаатан улсын хан бол Брак гэдэг хаан байсан. Хувилаан зүгээс илгээсэн, Хувилаан ордонд хүмүүжсэн. Тэгээд Хувилаан хааны зарилгаар ирж Цагаатан хаан ширээнд суусан юм хаан байсан. За тэгэхээр бол энэ Брак бол өөрөө бол асар том амбицтай юм хүн байсан учраас энэ хайдуутай эхэлж тэмцэж байлдаж ялагдаад тэгээд гарын үсэгт одоо ингийн ширээнд суух, хилцээрийн ширээнд суухаас өөр аргагүй болоод тэр нь талаасын чуулган болсон. За 1269 оны талаасын чуулганаар бол хайдуу бол өөрөө хэний дүр тоглосон бэ гэхээр Бат хааны дүр нэгэсний тоглосон. Хан хөвд дундаас хамгийн ахмад нь би байна. Тийм учраас одоо юу яа. Тэнд Алтан ордны улс буюу Зүчийн улсаас Мөнх Төмөр хааны төлөөлөл оролцсон. Цагаатан улсын бүх хан хөвгүүд ноёд оролцсон. Хайдуу улсын зөвхөн Юан оролцсон. Яг бол Юаны эсрэг Юанч оролцохгүй шүү дээ. Хайдуу чинь Юан их Юанттай бас үзэж байгаа, Хувилаатай үзэж байгаа гол хүн шүү дээ. Тэр утгаар бол энэ Хувилаан эсрэг шинэ холбоог өгөөдөө Цагаатаа Зүчийн удмынхныг Хувилаан эсрэг босгох ийм алхамыг бол Хайдуу хийсэн. Энэ 1269 оны талаасын чуулган. Энэ талаасын чуулганаар Цагаатан улсын зүүн хэсэг нүүдэлчдийн гол нутаг болох Ил, Долонгол энэ ч одоо юу шүд? Хожмын зүүн гар манай ордын голомт нутаг, ордын хамт улс, ордуудын. Энэ нутгийг өөртөө аваад тэгэнгүүтээ Хорезмын хэсгийг Зүчийн улс аваад тэгээд Цагаатан улсын гартан зөвхөн Мавран Нахар гэдэг хэсэг нь үлдчихэ. Хоёр мөрний хоорондох Сир Дарья, Аму Дарья мөрний хоорондох энэ газар нутгийг бол Мавран Нахар гэж нэрлэж байгаа. Энэ хэсэг үлдээд тэгэхээр ч Бараг чинь тэгэн шүү дээ. За манай хүн амын ихэнх нь бол нүүдэлчин байдаг. Одоо би энэ Мавран Нахарт би нүүдэлчтэй яаж байрлуулах вэ? Тэгэхээр нь Хайдуу хэлсэн байна. Чи Хорасаныг эзэл. Тэр нь чинь бид нар туслая. Хорасан чинь Ил хаадын нүүдэлчдийн гол нутгийн шүүд Ил хаад. Тэгэхээр энд чинь туслая. Хорасаныг чи эзэл. Тэгэхээр энд бид нар туслая гэдэг. Тэгээ 1269 оны хуралдаа бол ингэж Цагаатан улсын газраас их хааны зөвшөөрлгүйгээр нэг явсан. Өөрөөр энэ дэр их хааны зөвшөөрлөөр газар орон нутаг яадаг байтал их хааны зөвшөөрлгүйгээр өөрөөр яг Хайдуу эсрэг их хаант өрсөлдөж байгаа хүн гэдэг утгаар юм хуралдаа хийлгсэн. Харин нэг сони юм нь энэ хуралдаа чинь өнөөдөр яаж яваач чи Казакийн түүх болчих гээд байна л да. Өнөөдөр Алтан ордны улсын 750 жилийн ойг хамтарч тэмдэглэе гэж Казак ятгах гүйсээр гоод Оросыг энд оруулчих шууллаа. Узбек эднэр нэгдчихлээ. Унгар хүртэл бас хамтарч тэмдэглэе гэдэг тийм юу яригдж яваа сурагтай. Тэгээ манайх хүртэл одоо бас нэг манай тухайн үеийн 2019 оны манай шадар сайт хүртэл очиод яг Казакийн вебсайт дээр мэдээлэлтэй айлчилт хийгээд тухайн үеийн шадар сайдын нэг хамтарч тэмдэглэе гэдэг. За яг мэдээж өнөөдрийн Казак, Орос, Унгарыг хамтарч тэмдэглэж болно л доо. Алтан ордны улсын 750 жил. Гэтэл хамгийн гол нь тэр гаргаж байгаа тэр баяр тэмдэглэл хүндэслэл нь хинэт юм байна. Манай томчууд түүхээ мэдэхгүй тийм. Ямар арга хэмжээнд очиж оролцох. Тэр үндэслэл нь хамгийн гол нэттэй байгаа. За өнөөдөр жишээ нь Юаны юу гэдэг үндэслэл нь тэр Казакуудын үндэслэл нь юу гэж байна вэ гэхээр энэ бол Казакийн тусгаар тогтнолын түүх. Өөрөөр хэлбэл Алтан ордны улс энүүгээр их хаанаас салан тус Монголын эзэнт гүрнээс салан тусгаарлж өөрсдийн тусгаар тогтнолд эрх чөлөөг олж авсан. Учираас энэ бол манай Казакийн тусгаар тогтнолын түүх 750 жил од тэмдэглэв. Үндэслэл нь яг албан ёсоор ингээд томьёолцсон байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид тийм инээдтэй зүйл Алтан ордны улс Монголын эзэнт гүрний дарамтлаас нэг ёсны дарамтлаас тусгаар тогтнолд өөрсдийн эрх чөлөөг олж авсан ийм түүхийн гэж ингэж тайлбарласан юмыг бид нэр тэ ингэж хамтарч тэмдэглэх юм яриад ингээ очиод хоол цайг нийтээ дуугаад явж байна гэдэг бол бас эмгэнэл инээдтэй зүйл л дээ. Тэр байтугай тухайн үеийн үндэсний түүхийн музейн захирал нь тэр он нээлтэн дээр очиод бүр илтгэл тавьсан яваад тэр нь ингээ Казакийн вебсайт мэдээгээр гарчлуу гам л да. Илтгэлийнхээ агуулга нь ямар ах вэ? Мэдхгүй тэрний нь бол би үзээгүй. Гэтэл тэрэн дээр шүү дээ те. Монгол очоо оролцож байна гэдэг чинь бид нэр Алтан ордон болвол Монголын төр улс биш энэ Казакийн төр улс байсан. Энэ Казакууд Монголын дарлалаас гарсан гэж ийм зүйлийг бид нар хүлээн зөвшөөрч байгаа юм л хэрэг болчиход байна. Гэтэл энэ талаасын чуулган эднийг аваад талаасын чуулган огт хамаагүй зөвхөн Хайдуу Хувилаан тэмцэл донд Хайдуу шинэ фронт те өөрийн гэсэн тэр шинэ орчин үүсгэхийн тулд хийсэн өөрөөр Цагаатан улсын дахин хуваарлалт. Тэг Хайдуу өгөөдөн улс
зөчийн улс хоёр хуваарлж авч байгаа юм л үйл явц байхгүй юу? Эзэнт гүрний доторх хагарлын юу гэдгийг хан хөвд хоорондын хагарлын үйл явц. Гэтэл хайдуу тэгээ ил хаадын эсрэг цагаадаг явуулчаад өөрөөр гол нутгийн өөрөө авангуудаа тэрний оронд ил хаадын нутгийг өөрөө цэрэг өгөөд явуулахдаа өөрийнхөө цэргүүд хайд байсан. Яг тулдаа эхлэнгүүт та нар цагаадын цэрэг хаяа зугатаач. Тэгэд ил хаад цагаат улс яг тулдаа эхлэнгүүт хайдуугийн цэрэг хаяа зугатсан учраас нөө цагаадагч наваачаад ил хаадын аманд нь хийж өгөөд цагаат улс баг мөхөختөө тулсан. Мөхөختөө тулсан. Мөн үнэс гад энэ тулдаа хийж байгаа ил хаан тус маань өөрөө хүч суулгарсан мэдээж том тулдаа хийж байна. Тэгэхээр хайдуу өөрөө л энэ дэр асар том хожоо хийж байна. Нэгдүгээр цагаадаг бүр хэнчвш болгож байна. Ил хаадыг сулруулж байна. Өөрөө дайны нөдөөж өгөөд ундаасан. Тэгэхээр хайдуу бол энэ төрийн тэр ухаан тэр юу бол асар өндөр хүн байсан. Мэдрэмжтэй хүн байсан. Тэгээ Барак хаан энд шархтаад буцаж ирээд нас барсан. Тэгээд тэрэн энэний дараа бол нэг цагаадан угсааны хан хөвүүдийн ойр орхон хаан солигдож байгаад Дува хааны үед бол хайдуу хаан таалал төгссөн учраас Пад харин эргээд ерөөс нэг хүн өдрийн дотор Дува хааны чадвараар юугаар болохоор юу яасан байна. Цагаатаа улс маань эргээд байран солигдод цагаатаа улс нь том улс, хайдуугийн улс нь цагаатаа улсын дагуу улс болсон. Энэ дэр одоо тэр хотол цагаан гүнжил юу вэ? Манайхын хотлон гүнж, котлог цагаан гэдэг хатан баггүй. Котлог цагаан гэдэг яг хүү байсан. Чапар гэж хүүн байгаа. Гол нь энэ дэр яасан гэхээр манайхны хайдуу хааны охиныг бол энэ гүнжийг гол алдаршуулсан хүн бол Марко Поло. Марко Поло дээр бол байдаг. Тэрэн дээр бол ингээ охин нь бол асар барилддаг, дайн тулдаанд орохтой асар гоо үсгэлэнтэй дээр тэр хэмжээгээр дайчин, дайсны баатрыг мортон шүүрээд аваад ирдэг байсан. Тэгээд тийм бяртай хүчтэй тэгээд надтай суухан барилдаад намайг хаяул. Би сууд тэхийн тулд надтай барилдахын тулд 1000 адуугаар бооцоо тавина. 1000 адуугаар тууж ирсэн хүнтэй би барилдаад хаяул явах 1000 адуугийн авчин унуул би хатан нуулъя гэдэг хэнч дийлээгүй. Тэгээс үлдэн жирийн цэрэгтээ суусан гэж Марко Поло дээр байдаг. Харин энэ гүнжийн тухай нэг чухал мэдээг би тэр Өлзий хааны түүхэн дээрээс аваад энэ цагаатаа улстай хийсэн л та. Гол нь ясагтлаар хайдуу ханаас сурангуут энэний одоо угсаан залгамжил нь хэнд байх вэ гэдэг асуудал гарсан. Тэгэхээр энэ асуудал дээр Конасын чуулган гэдэг баха тий. Тэрэн дээр хуралдаа их хуралдаагаар хэлэлцэхэд тэр их хуралдаа дээр цагаатаа улсын Дува хаан оролцсон байдаг. Тэгээд энэ хуралдаа дээр юу гэж хэлсэн гэхээр тэр гүнж өөрийгөө хан өргөмжлөх гээд байсан юм шиг. Төрийн хэрэг. Тэр хуралдаа дээр Чапарыг хаан суулгахыг эсрэг босоод асар нөлөө бүх юу байсан тэр готлог цагаан хатан гэж Перс рулж дээр үртэгээд байгаа. Готлог гэдэг нь ариун гэсэн утгатай үгүй л дээ. Манай монгол хэлэнд хутагтай гэж үг шүү дээ. Готлог чинь төрөг үг. Яг төрөгч биш л дээ. Ер нь хүн нүгийн үед байсан Ченлогото гэдэг нөө хутагтай шаниу гэдэг. Ченлогото шаниу гэдгийг Ченлэ гэдэг нь тэнгэр, Гото гэдэг нь хутагтай, шаниу гэдэг нь одоо шаниу тий. Тэнгэрийн хутагтай шаниу гэж. Тэгэхээр энэ бол хутагтай гэж монгол үг. Монгол одоо орчин цагийн монгол хэлэнд бол хутагтай гэж ингэж яасан. Энэ бол хүннүгэд хэрэглэсэн нэр том юм. Тэгэхээр хутагтай цагаан гүнж гэж хэлж болно л доо нэг ясны монголоор. Тэгэхээр энэ гүнж маань болохоор тэр хуралдаа дээр бол дүүгээ хаан ширэн суулгах эсрэг болсон. Бараг ер нь хуралдаан салхи эргэж байхад тэр цагаадаан Дува хаан болохоор босч ирээд яасан. Тэгэхээр эм хүний ажил бол eerүүл утас байдаг. Төрийн ажил чанд ямар хамаатай. Олонний өмнө аюулгүй тийм хэл амар доромжилж дайраад тэгээ ичээгээд тэгээд дууг болонгот Чапарын суулгаад тэгээд хотол цагаан гүнж чинь тэр манайхан чи үл хотлон билүү те тэр гүнж маань тэн дээрээс бол одоо сэтгэлээр унж гарсан. Тэгээ гарангуудаа одоо төр улсын ажлаас хөндөрөөд тэгээ эцгийнхээ бунхан дээр бунхныг арчилж хамгаалах ийм ажлыг л хийгээл эцгийнхээ бунхны хажууд очиж нутаглаад өдөр болгон эцгийнхээ бунхныг торддог ийм ажилтай байсан. Тэгтэн Дува хаан харин дүү Чапар хад нэлж байгаа. Эгч чинь аюултай хүн шүү. Тийм учраас одоо дарж ав. Тэгээ яасан гэхээр зохиомл хэрэг гэр тэр нөхрийн ордны буурч цолтой ноён байсан. Нөхрийн тэгээ хүүгийн цаазалсан.
Тэгээд нэгээс нь удамгүй болгож штт тэр гүнжийг. Тэгээд тэр гүнж чинь тэрнээс бол сэтгэлээр унаа зүгээр л эцгийнхээ бонхныг торцоор байгаа таалдаг гэсэн гэдэг тэр мэдээг бол тэр үлзийтийн түүхтэр бол тэр сурвалж дээр бол өгүүлдэг. За тэгэхээр Дуваа хаан үед ингэж хүч хэрхэгжээд тэгээ Хайдуу хаанаас орсны дараа Дуваа хаан болвол асар том хуралдаа тэр Кунасын чуулган гэдэг том хуралдааг хийх гэж үзсэн. За энэ чуулган бол одоо эзэнт гүрнийг дахиж одоо сэргэх. Одоо хуучин бид нэр ингэж өөр хоорондоо одоо тэмцэж явах хэрэг байхгүй. Одоо ерөөсөө бүгд ахиж нэгдэж Чингисийн үе шигээ бол бид нар хизээ ингэж дороотно тэр үедээ одоо бид нар бусдыг идэж болж. Тэгэхээр бид энэний эсрэг нэгдмэл байж ажил эднийг даван туулна гэдэг. Кунасын чуулган гэдэг хийх байсан боловч харамсалтай нь тэгээд Хайдуугийн Чапар хаан бослог гаргаад энэ бол болоогүй. Энд бол Юанаас хаан хүү Ананд, Дуваа хаан, Илхадас, Үлзийт хаан энтер оролцож байгаа. Тийм учраас Үлзийт хааны одоо алдартай захидал биш үү Францын Гоплифтил гэсэн Францад байгаа тэр захидал дээр Чингис хааны үрээс бид 40 жил хямарч байгаад одоо л бид нар асуудлаа шийдээд ингээд Инка Монголынгийн үе эхлээд дэлхийг бид нар одоо хуваа захирч эхэллээ гэсэн тэр алдартай үг нь юу гэхлээр тэгэхээр тэр Кунасын чуулган тэр Дуваа хааны бодлогыг хэлээд байгаа. Тэгэхээр энэ Кунасын чуулган хэрвээ болсон бол үнэхээр асар том юм болох байсан байх. Одоо би бас хүмүүст бас ойлгомж өгөх үүднээс энэ Кунасын чуулганыг бэлтгэхийн тулд нэгээс нь манай эсэм чинь бид нар нэг жилжингээл хөдөллөө шүү дээ. Тэрийн шиг тийм том юм хийд бүтэн жилийн турш ийш тийш нэлж зарж бэлтгэл хийсэн. Одоо зөвхөн бодоод ид та Юанаас хаан хүү Ананд ирнэ. Хаан хүү Анандыг хүлээж авч тэр чуулганд Кунас руу авчрахын тулд Каракочо гэдэг одоо тэр хил дээр Юан цагаатаа улсын хил дээр 2 түмэн цэргийг 2 хаан хүү захирч очоод тосч байсан гэж байна. Тэгэхээр өөрөөр зөвхөн Юанын хаан хүү Ананд ирэхэд 2 түмэн цэргийг 2 хаан хүү очиж тосч авна гэдэг чинь одоо 20 мянган цэргээр тосч аваад ингээд Кунаст авчирна, залж авчирна. Тэгээд нийт Чингис хааны ургийн 400 хаан хүүдийг цуглуулсан том чуулган хийх гээд бүтэн жил энэ үйл ажиллагааг хийсэн боловч тэр Чапарын бослогоос болоод ингээд болж чадаагүй. Тэгэхээр бол одоо бид нэр бодож байгаа энэ хуралдаа гэдэг ямар агуу том зүйл байсан те. Энийг бол бас ойлгох гэж зөвхөн хуралдаад ирж байгаа их хаан биш шүү. Их хаан их хаан хүүг 2 түмэн цэргээр тосуулаад тосуулж байна гэдэг бол энэ болцож байгаа хүмүүсийн статус нь бол айгүй энэ дэр тэгэхээр энэ хуралдаа гэж ямар гайхамшигтай зүйл энэ ямар том соёл байсан бэ гэдгийг бол үнэхээр харуулж байна. Тийм учраас өнөөдөр би бас хувь хүн судлаач биш л да хувь хүн бодоход 90 оны үндсэн хуулийг бас баталж явах үед манайх улсын их хурлыг те хуралдаа гэж бас нэрлэх нэг тийм санаа бол бас гарч ирсэн шүү дээ. Тэгээс үндсэн хуулиа яг их цааз гэж нэрлэе яач гэдэг юм уу те. Энийг бол бас би яг өнөөгийн одоогийн төвшнөөс яг жирийн иргэн хүнүүд харахад бол бас хуралдаа энтер гэд нэрлэлсэн бол бас гоё л байх байж та өнөөдөр бас эцэг өвгдийн одоо түүх соёлдоо те эзэн болохын бас нэг тэр нэр том яг өнөөдөр бас хэрглэж байх ийм үйл явц гэж би бол ингэж бодож байгаа. За сүүлчийн асуулт энэ Цагаатаа хаант улсын бүрэлдэхүүнд байсан киргизүүд гэж яг хэм бэ? Монголчуудаа энэ казак бусад үзбекүүдийг бодвол киргизүүд хамгийн их ойрхон харагддаг шүү дээ. Адилхан царайтай харагддаг. Дээрээс нь энэ хазараа монголчууд гэж яг ямар хүмүүс байгаад байна. Тэгээд эдний бас түүхэн их өрөвдөлтөй санагдаад байдаг. Эдгээр одоо яг хэдэн хазараа монголчууд ямар нутаг дэвсгэр төр хаана амьдарч байна гэдэг талаар. За тэгэхээр бол энэ киргизүүд бол улсаа өөрсдөө их эртний ард түмэн. Угрын хаант улсыг манай 8 дугаар 8-9 дугаар зуунд Угрын хаант улсыг мөхөөс нь бол Киргизийн бослого Янсэ мөрний ихээр амьдарч байсан энэ эртний Төв Азийн эртний ард түмнүүдийн түрг уйгууртай ижил одоо тийм эртний ард түмнүүдийн нэг. За тэгэхээр энэ киргизүүд болохоор түүхэн тэр юуны одоо юугаар бол түүхэн хувь зохиолын юмар бол Тэнгэр уулын бүснут ард гэж суурьсан нэг энэ киргизтэй. Энэ Дундад Азийн ард түмнүүд дундаас монголчуудтай царай зүс энэ юмнууд хамгийн ойр нь бол киргизүүд байдаг. Би бол яг хожимын түүхч бол биш л дээ. Тэгтээ бол ойрд зүүн гартаа хамгийн харилцаанд орсон нь бол бас яг киргизүүд байдаг. Тэр утгаар бидний Монгол цус Монгол ген бол киргизүүд дунд бол байхыг бол би хүсэхгүй. Тэр байтугай өнөөдөр Сарт халимаг гэдэг тэр Иссик кул нуурын орчим халимаг тосхон байгаад ингээ сайхан
яг ойр даялгаараа ярьж байгаа тэр бум учир багшийн нэвтрүүлгээр бол гарсан шүү дээ очиж үзсэн. Тэгэхээр царай зүс энэ бүх юмар бол нэгдүгээрт монголчууд бол хамгийн их тийм ойролцоо царай зүстэй хүмүүс байдаг. Дээр нь яагаад ч одоо арчил энэ төв дунд таац дотор арчлалын төлөө хамгийн их цуцалтгүй тэмцэж байгаа нь ард түмэн болвол Киргиз. Тэр байтугай нэг үе Ортонбаева билүү те эмэгтэй ерөнхийлөгчтэй байх үед Монголоос ардчлалын үлгэр жишээг суралцсан гэдэг Монголд айлчилж байлаа бүх үе шатны төрийн томчууднаар бүгд айлчилсан арчлалын хичээл манахаар заалгана гэж үзсэн шүү дээ. Тэгээ сонгуулаа бас автоматжуулсан системээр явуулахад монголчуудаас аюул их суралцсан. Тийм яаж байгаа. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар Turkish Airlines-ийн нислэг Истанбулын нислэг Бишкектээр төр зогсолт хийдэг учраас Монгол Киргизийн хооронд зорчих явдал бол асар их нэмэгдсэн. Тэр үед бол Бишкек хотод Монгол улсын манай ерөнхий консулын газар нэгдсэн. Одоо сүүлд нь элчин сайдын яам болоод өргөжсөн. Өнөөдөр элчин сайдын яамны хэмжээнд бол манай дипломат байгууллага бол байж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар бол тэр ойрдын түүхийн бүх юмыг бол судлахад бол бас их чухал сурвалжууд бол байд юм шиг байлаа. Тухайл Киргизийн нэг судлаач манад хуралд ирээд Манас гэдэг нь тэдний алдартай туйл шүү дээ. Тэн дунд бол халимаг ойрд гэдэг нэр асар их гардаг гэдэг ийм илтгэл бол бас тавьж байсан. За тэгэхээр бас нэг сонирхолтой нь одоо хазар гэж нэрлэдэг те. Энэ хазаруудын чинь одоо яг улс төрүүд нэгдмэлийн байдлыг үүсгэсэн хүн бол Бабур шах. Одоо их Монголын улс юм. Бабур шах чинь өнөөгийн Киргизстаны Ош хотод төрсөн. Тэр Ош хотод төрсөн тэр Бабур шахын төрсөн тэр газар нь өнөө хүртэл бол байж байна. Бүр тэнд нь тэр нөгөө Ош хотод нэг уулын бэлтээр айгүй гоё амралт зугаалахад манахаар зайсан толгой шиг хүмүүс амралт зугаалдаг зохисолбор болгогдсон байж байна. За Киргизүүд үед бол юм. За Хазар гэдэг нь ерөөхдөө цагаатан улсын доторх монголчууд. Энэ монголчууд маань бол дараа цагаатан улсын дотороо Мавран Нахар Моголстан гэдээ хоёр салсан. Мавран Нахарын улс нь болохоор ноёд нь хүч хэрхэгжээд одоо нэг хүчтэй ноён тоглоомын хаан тавьдаг энэ тогтолцооны явсаар агаад 1370-аад онд доглон төмөрийн улс эхлээд доглон төмөрч эхлээд бол өөрөө төмөр болохоор цагаатан хаадыг тавиад өөрөө одоо тэднийг төлөөлүүлээд те ингээд төр барих ийм орлого хийж байсан бол сүүлдээ тэгээд өөрөө султан болсон те ийм хүн шүү дээ. Төмөр бол Барлас аймгийн хүн. За тэгээд төмрийн улс мөхөд ирэх үед бол хойц зүгээс хуучин зүчийн улсад байсан Кипчак төргүүд нь дунд тааз руу хүч төрж орж ирсэн. Одоо Алтан ордны улсын зүчийн улсын Узбек хааны нэрээр нэрлэгдсэн төргүүд Мавран Нахрыг бүрэн эзэлсэн өнөөгийн Узбекистан улсын эзэл болж. Тэгэнгүүт монголчууд нь шахагдав. Тэр шахагдсан монголчууд Бабур шахаар толгол Бабур гэдэг манай төмрийн угсааны хүн шүү дээ. Бас алтан ургийн хүн. Энэгээр толгойлуулсан монголчууд урагшаа шахтаад Афганистанд очоод Кабулыг нийслэл болгоод улс байгуулсан Монгол гэдэг улс байгуулсан. Их Монголын улс гэж улсаа Могул гэдэг нь бол Персээр Монгол гэсэн утгатай үг гэсэн. Тэгэхээр их Монголын улс гэдэг нь их Монгол улс. Монгол улс гэдгийг Бабур Кабул төвтэй байгуулад тэгээд тэр Кабулаасаа яах вэ гэхээр урагшаа Афганистанаас урагшаа давж ороод энтхийг эзлээд тэгээ энтхэгт нийсэлж суусан учраас их Монголын улс гэж нэрлэгдээд 1857 он хүртэл бол энтхэгт бол Монгол Бабурын хугацааны хаад айл Английн колоничлог үе хүртэл бол захирсан. Тэгэхээр Хазар монголчууд гэдэг маань тэр цагаатан монголчууд Бабур шахын үед Афганистан төвтэй яасан Хазаруудын доторх нэг хэсэг нь. Мөн түрүү угсаатай хэсэгч байна. Бас гарал угсан тодорхой хэсэгч байна. Хазарууд дунд аймагч гэдэг юм уу юу ч гэдэг тэр овгийн бүтцийг харахад бол Монгол овг маш их байдаг. Тэр байтугай Японууд 1950-аад онд бол хийсэн судалгаагаар Зирний гар хүчмэлгээд Монгол Перс дундад зууны толийг Хазарууд дундаас олсон байдаг. Тэр байтугай Рамстедийн хэлж байгаа 1900-аад оны үед бол монгол хэлээр ярьдаг Хазарууд дунд те хүн байсныг хоёр хүн байсныг олж аваад тэгээд тэр хоёр хүнд эхлээд түргээр ингээд юм ярьсан чинь ойлгохгүй болохоор нь монголоор тоолоод ихсэн 1 2 3 гэдгийгсэн чинь чи манай хэлэн мэднэ гэд чи манай хэлийг мэднэ гэд тэгэж асуусан тэр хоёр хүн тэр хоёр хүнийг аваад цааш нь Ашгабадтаа очиугаад үлдээ Хазар хэлний үгс гэж Хазар монгол хэлний үгс гэж хинхэн монгол үг бичүүлж авсан анхны Хазар хэлний тухай
төөрвөлийг бол Рамстет гэж тэр эрдэмтэн гаргасан юм байдаг. Тэр Рамстет тэр нэр хэлж өгсөн тэр хоёр хүний фото зураг нь бас өнөөдөр хүртэл уламжилж ирсэн юм болов байдаг. За баярлалаа. Тэгээд бидний ярилцлагыг хүлээн авсан үзэгчдэнд баярлалаа. Тэгээд бидэнтэй сонирхолтой сайхан ярилцлага өгсөн Даногийн анх хоёр агштай баярлалаа. Таны цаашдын судалгааны ажилд сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. It's